Сайн бацгаана уу? Өнөөдөр бид нэр химийн ургуулын хурд гэсэн сэдвийг үзнэ. Өнөөдрийн хичээлээр бид нэр химийн ургуулын хурд гэж юу болох, мөргөлдөлтийн онол, ургуулын хурдад нөлөөлөх хүчин зүйл зэргийг ярина. За бид нар физикийн шинжлэх ухаанд хурдыг олохдоо явсан замыгаа туулсан хугацаанд хувааж өгдөг. За тэгэхээр энд химийн ургуулч гэсэндээ мөн тодорхой хугацаанд тодорхой хурдтайгаар явагддаг. За тэгэхээр тэр маань ургуулаас өссөн бүтээгдэхүүн бодис эсвэл ургуулд оролцож байгаа их бодисуудын тоо хэмжээний өөрчлөлтийг ургуулын явагдсан хугацаанд харьцуулж өгдөг байгаа. За тэгэхээр эндээс химийн ургуулын хурд гэж юу юм бэ гэхээр их бодис химийн ургуулд орох эсвэл бүтээгдэхүүн бодисын үүсэх тоо хэмжээний нэг ч хугацаанд болох өөрчлөлтийг бид нар химийн ургуулын хурд гэнэ. Тэгэхээр тодорхой хугацаанд ургуулд орж байгаа их бодис эсвэл бүтээгдэхүүн бодисын концентрацийн өөрчлөлтөөр ургуулын дундаж хурдыг тодорхойлдог. За дундаж хурдыг олох жишээ бодлого. За тэгэхээр 25 см3 устрагчийг холоортой харилцан үйлчлүүлэхэд ургуул 7 минутын туршид явагдаж 35 см3 устрагчийн холоорыг үүсгэсэн бол ааш холоор үүсэх дундаж хурд устрагчийн ургуул даруй хурдыг тус тус олно гэсэн байна. За тэгэхээр устрагчийн холоорын дундаж хурдыг олоход мэдээж биднэрт 35 см3 устрагчийн холоорыг үүссэн гэж байна. За тэгэхээр мэдээж энэ маань тэг байгаад үүссэн байгаа. За тэгэхээр 7 минутын туршид явагдсан гэж байгаа учраас манай хугацаа маань эцсийн хугацаа маань 7 минутлаад эндээс дундаж хурд нь 5 см3 минутын хасганыг зэрэг болж байна. За тэгэхээр дараачихын бид нар химийн ургуулт орж байгаа бодисуудын стохиометрийн харьцааг харах юм бол устрагч маань 1 моль, тавсны хүчил маань 2 моль байгаа учраас эндээс 35 см3 эзлэгтэй устрагчийн холоорыг үүсгэхэд 2 дахин бага буюу 17.5 см3 устрагч ургуулд орсон байна. Тэгэхээр эндээс бид нар эзлэгүүнийх нь өөрчлөлтийг 17.5 гээд ургуул маань дэж 7 минутанд явагдаж дуусах учраас 25 см3 гэсэн дундаж хурдтай болно. За эндээс бидний дараагийн ярих зүйл нь мөргөлдөлтийн онол. За химийн ургуулд орж буй бодисуудыг холиход тэдгээрийг бүрдүүлэх жижиг хэсэг буюу атом молекул ионы хооронд мөргөлдөлт явагддаг. Үүнийг мөргөлдөлтийн онол гэдэг. Мөргөлдөлт бүрт химийн ургуул явагдах авалтгүй. За үүн эдгээр нь болохоор 3 хүчин зүйлээс шалтгаалж явагддаг байгаа. Нэгэн хүчин зүйл хөдөлгөөний кинетик энерги буюу идэвхжлийн энерги. За энэ маань ерөнхийдөө юу гэсэн үг юм бэ гэхээр жижиг хэсгүүд мөргөлдөхэд тэдгээрийн дундаж энергиээс их энергитэй жижиг хэсгүүд ургуулд ордог. За энэхүү илүүдэл энергийг идэвхжлийн энерги гэдэг. За энэ маань өөрөөр юу гэж байгаа юм бэ гэхээр мөргөлдөж буй молекулууд идэвхтэй мөргөлдөлт үүсгэхийн тулд агуулж байх ёстой хамгийн бага энерги л гэсэн үг. Орон зайн байрлал. За бид нар бильярд байгаа. За бильярдны бөмбөгний байрлал зөв байвал бай гэдэр амжилттай ондог. За тэгвэл үүнтэй ижилхэн атом молекул ионуудын мөргөлдөлтөөр ургуул явагдахад тэдгээрийн орон зайн байрлал нь чухал байдаг. За эндээс харахад нөөцтөрөгчийн моноксид маань хүчил төрөгчтэй ургуульд ороод нөөцтөрөгчийн диоксидыг үүсгэсэн байна. За ургуулын холимогт 2 хим молекул мөргөлдөх байрлалын олон боломж байдаг. За жишээ нь тэгэхээр А, Б гэсэн 2 тохиолдол авсан байна. За эхнийхэд ургуул явагдах боломжгүй, дараачихад ургуул явагдах боломжтой гэсэн. За энэ нь хангалттай энергитэй ашигтай мөргөлдөлтийн дүнэлт зөвхөн ургуул явагдана гэсэн үг. За 3 дахь нь мөргөлдөлтийн тоо. Химийн ургуул явагдахад бодисын жижиг хэсгүүдийн мөргөлдөлтийн тоо нөлөөлдөг. Хурдад концентрац, температур, жижиг хэсгийн гадаргуугийн талбай, катализатор гэсэн ийм 4 хүчин зүйл нөлөөлдөг. Бодисын концентрацийг үзүүлэх нөлөө. За энэ маань хэрэг ургуулд орж байгаа бодисуудын аль нэгнийх нь концентрацийг ихсэхвэл ихэнх ургуулын хурд хурдасдаг. За тогтмол
тогтмол эзлэгүүнд уруулд орж байгаа жижиг хэсгийн тоо буюу концентрацийг ихсэхвэл нэг ч хугацаанд болох мөргөлтийн тоо нэмэгдэн уруулын хурд ихсдэг. За эндээс бид нэр концентрацийг өөрчлөх юм бол бидний сурах бичигт магний масс, температур, уус амлын эзлэгүүн зэрэг нөхцөлийг нь тогтмол аваад уруулаас үүссэн хийн эзлэгүүнийг бэрэгдэх ашиглан 10 секундтанд хэмтсэн байгаа. За бид нар Колбан дотор магний болон давсны хүчлийн харилцан үйлчлэлээр острогчийн хийг ялгаруулна. За эндээс острогчийн хийн эзлэгүүнээр бид нар массыг нь концентрацийг нь өөрчилнө гэсэн үг. За энд АБ туршилтын явцад үүсэх острогчийн эзлэгүүнийг хугацаанаас хамааруулан хэмтсэн үр дүн нь харагдаж байна. За уруулын дүнд ялгарах хийн эзлэгүүн ба хугацааны хамаарлын мөрөө маань бас энд харагдаж байна. За өмнөх графикаас харахад уруулын концентраци 2 дахин их авсан. Б уруул нь 60 секундын хугацаанд явагдсан. За харин А уруул маань 120 секунд буюу 2 дахин удаа явагдсан. За Б маань 2 дахин хурдан, А маань 2 дахин удаа явагдсан гэсэн үг. За тэгэхээр эндээс их утсын концентрац 2 дахин их байхад уруулын дундаж хурд нь 2 дахин ихссэн байна. За өмнөх эзлэгэн хугацаанаас хамаарсан хамаарлын графикийг ашиглан энэ дасгалыг ажиллаарай. Хоёр дахь нь температурын үзүүлэх нөлөө. Уруулын холимгийг халаахад жижиг хэсгүүдийн кинетик нэрг нэмэгдэж илүү хурдан хөдлөгдөл мөргөлдөлт нэмэгдэнэ. Энд мөргөлдөлтийн тоо ихсэж уруулын хурд ихсдэг. За эхнийх нь нам температур. Жижиг хэсгүүд энерги багтай жижиг хэсгүүд удаан хөдлөн мөргөлдөлтийн тоо бага идэвхгүй мөргөлдөлт ихтэй байдаг. За харин өндөр температурт жижиг хэсгүүд энерги ихтэй жижиг хэсгүүд хурдан хөдөлдөг мөргөлдөлтийн тоо их идэвхгүй мөргөлдөлт багтай байдаг. За 3 дахь жижиг хэсгийн гадруугийн талбайн үзүүлэх нөлөө. Уруулд орж буй бацийн айл нэг нь хатаг лөвтэй байвал гадруугийн талбайг нэмэгдүүлэх замаар уруулын хурдыг ихсэгдэг. За острогчийн ян карбонатын гадруугийн атомтай эхэлж мөргөлдлөө. За гадруугийн талбай ихсэхэд острогчийн ян карбонатын олон атомтой мөргөлдөх боломжтой болно. Тэгэхээр эндээс уруулд орж буй бацийг нутаглахад гадруугийн талбай ихсэж жижиг хэсгүүдийн мөргөлдөлтийн тоо нэмэгдэн уруулын хурд ихсдэг. За энэхүү дасгалыг мөн ажиллаарай. За дөрөвдөг нь катализаторын үзүүлэх нөлөө. Химийн уруулын хурдын ихсгээд уруулын эцэст найрлага тоо хэмжээгээ хадгалан үлддэг бацыг катализатор гэдэг. Катализатор хэрэглэн химийн уруулыг хурдцаг үзэгдлийг катализ гэдгээ. За тэгэхээр эндээс бид нүүрсдөрөгчийн маань оксидыг хүчилтөрөгчийн орчинд таахад нүүрсдөрөгчийн диоксидыг үүслээ. За энд бид палатын катализаторыг авдаг байгаа. Тэгэхээр энэ палатын катализаторын гадаргууд. За катализатор нь уруулыг идэвхжлийн энерги багтай өөр замаар явагдах нөхцөлийг бүрдүүлж өгдөгтөл уруулын хурдыг ихсэгдэг. За энэ диаграмаас харахад катализатортай ба катализаторгүй уруулын идэвхжлийн энергийн ялгаа нь харагдаж байна. За тэр ерөнхийдөө катализатортай уруулын идэвхжлийн энерги маань бага байна. Тэгэхээр энд катализатортай байж уруул маш богино хугацаанд явагдсан байх нэ. За катализаторыг их бага масстай авсан острогчийн пероксидын задраг уруулын хурдны графикаар харагдаж байна. За тэгэхээр эндээс тухайн уруулын хурд катализаторын массаас хамаардаг. Холимогт хэдий ч нэг катализатор нэмэн уруул төдий ч хурдан явагдана. За эндээс дүгнэхэд химийн уруулын хурдыг нэг ч хугацаанд болон их бацийн эсвэл бүтээгдэхүүн бацийн тоо хэмжээний өөрчлөлөөр тодорхойлдог.
Химийн оруулын хурдыг их бодисын концентрац, гадаргуугийн талбай, орчны температурыг өөрчлөх болон катализатор нэмэх аргаар өөрчилдөг. Уруул явах хэсэг нь уруулын холбогдох жижиг хэсгүүдийн хөдөлгөөний кинетикийн нэрэг, атом молекул ионуудын орон зайн, зөв байрлал, тэтгэрийн мөргөлтийн тог гэсэн 3 хүчин зүйлээс. За ингээд маска зүүж гараа хариуцгаж өөрсдийгөө хамгаалаарай.